Ашиг нулмлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсэг өчигдөр өглөө хуралдаад өчигдөр өдөрж шүнжэнгөө байнгын ороо энийг хэлэлцээд өнөөдөр яарад ингээд чуулганд орж ирж байна. Ийм чухал хуулийг уул уурхайн асуудлыг эрх зүйн зохицуултыг бий болгож байгаа ийм чухал хуулийг ингэж яарч хэлцүүлж болохгүй. Энэ дундаас хараад үзэх юм бол маш ноцтой зүйлсүүд энэ дунд явж байна. За юуны өмнө олон нийтэд бол ил тод болоод олон нийт шүүмжилж байгаа амнаатын асуудал. Байгалийн баялагын үр өгөөжийн дийлэнх нь иргэдэд очно гэсэн хүртнэ гэсэн. Гэтэл зэсийн амнаатаа бууруулж байна. За ажлын хэсэг тэрийг 3 жилээр хойшлуулъя гэж. 3 жилээр ч гэсэн хойшлуулаа бууруулж яах гэж байгаа. Дэлхийд зэсийн үн түүхэн дээд хэмжээнд орж ирээд энэ амнаатаар бид нар үндэсний баялагын сангаа аривжуулна штэ. Яагаад энэ амнаатаа бууруулах гэдэг? За үргэлжлүүлээд харахаар одоо энэ гэрээгээр эрлийн судалгааны талбай гэдэг зүйлийг өгдөг болно гэж. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад орон нутгийн тусгай хэрэгцээт газар гэдгийг тоодгүй болгоод 150 мянган га хүртэлх газрыг гэрээгээр эрлийн хайгуул гэдэг юмар өгөөд тэрний 20 хүртэлх хувийг нөгөө зардал гаргасан компанида ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх гэж байна. Ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ийм шин зохицуулалт оруулж ирж байгаа. За үргэлжлүүлээд энэ 64-р зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд халдахыг хориглох. Орон нутгийн иргэд үйл ажиллагааг эсэргүүцээд аргаа бараад энэ шалгалт хийгээч энэ чинь хууль зөрчөөд байна штэ гэхэд энэ яамн тоохгүй, газар дээр нь очихгүй, аргаа бараад жигсэж тэмцэхэд одоо хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж байна. Ингээ бүр зөрчлийн тухай хууль нь өөрчлөлт оруулж ирэх. Ямар амар харгис юм бэ? Тэр хүмүүсийг сонсоё гэж бодохгүй байна уу? Бүгд захиалгаар мөнгөөр жигсэж цуглаж үзэл бодлоо илэрхийлдэг гэж бодоод байгаа юм уу? Яагаад ингэж өөрсдөө сэтгэхэд байгаа? За үргэлжлүүлээд улсын хурлын дарга та энийг бас онцлоод анхаараад өгөөрэй. Улсын хурлын дэд дарга бүрөвд орж мөн адил. Газрын хаврын төслийг оруулж ирэхийн тулд за нууцаар цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай цөмийн энергийн тухай хуулиас газрын хаврын элемент агуулсан бодисыг гэдгийг хасж байгаа. Газрын хавар элемент гэдгийг тус хасцгаа. За ингээд жижигхэн энэ дунд нэг ашиг нулмлын тухай хуулийн 4.1-2 гэсэн дотор газрын хаврын элементээс бусад гэж оруулна уу гэж байгаа. Цацрагт идэх ашиг нулмл эдгээс хасах. Одоо бүр шинжлэх ухааны эсрэг юм манай Монголд хийдэг болж байна. Дэлхийд газрын хавар элемент энэ 17 элемент нь уран тоорыг цацрагт зэдэх бодисуудтай хамт байх магадлал их байдгаа гэд дэлхийн энийг судлаад шинжлэх ухаанд мэдээлэл гараад хахад манайх энийг одоо хасах гинэ. Тэгээд энийг эсэргүүцсэн иргэдээ очиод үргэлжлүүлээд торгоод ах гинэ. Яаж бид нар наадмын өмнө ийм хэлэлцэж байгаа юм бэ? Энийг дарга би нэмээд 2 минут авч. Болормогш 1 минут. Энийг маш энгийнээр бол одоо эдийн засгийн оюутнууд үзэж байвал энэ rent seeking гэдэг rent илэрхийллийн бүр классик жишээ. Яаж үр өгөөжөө нэмэгдүүлэх, белууга томруулах гэж ярихын оронд цөөн хідэн лобби хийж шийдвэр гаргаж нөлөөлж өөрийнхөө белууны зүсмийг томруулах гэж оролддог. Компаниуд орон нутгийнхаа иргэдтэй учраа олж чадахгүй байна. За тийм учраас учраа олох гэж яаж энийг бид нар ойлголцохгүй гэж тэнд ажил хийхийн оронд энэ хэдэн нөхдүүдийг лоббиж жагаад хуулиа өөрчилчих. Эсэргүүцээд ах юм бол бүгдөө торгочих. Сонгон шалгаруулалтгүйгээр сайхан хайгуул нэртэй ирэл хийж байгаа гэж байгаа тэрний 20% нь хайгуулын газар өгчий. Тэр шинжлэх ухаан энэ төр хамаагүй эдгээр цацрагт идэх гээд байгаа юм чинь газрын хаврыг цацрагт эзэх биш гээ. Монгол улсын ерөнхийлөгчийн 2 удаагийн зарлиг байгаа шүү. Газрын хавар элементийн асуудлыг
За. Дамд нэм сайд хариулъя. Тодорхой мэдээлэл өгөх ёстой бастэй. За яг уу бас одоо буруу зүр ойлгох юм байгаа бах уу. Зэсийн амнаатыг бууруулах тухай асуудал болвол 3 жилээр хойшлуулъя гэдэг одоо Монгол Ардын намын бүлэг тэгээ бас гишүүдийн ярьсан саналууд өглөөж аваад одоо ингээд бид хойшлуулж 2029 оны 1-р сарын 1-ээс мөрдөж эхлэе гэдээ хойшлуулж байгаа. Яагаад вэ гэвэл бид одоо 5% амнаат төлдөг оюу толгой гэдэг төсөлд хөрөнгө оруулсан Rio Tinto гэдэг ганцхан хөрөнгө оруулагчаас хамааралтай байдалд орчод байгаа. Ганц улсын үйлдвэр, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь 21.6% амнаат төлж байгаа. Зэсийн амнаат өндөр байх нь яг одоогийн байдлаар Rio Tinto-д асар ашигтай. Харин ч ашигтай шүү. Өөр хэнийг ч оруулж ирэхгүй. Өөр хин ч орж ирэхгүй. Ингээ орж ирэхгүй учраас ганцхан хөрөнгө оруулагчаас хамааралтай улсын төсөвт жилдээ 1.6 их найт төгрөгийн орлого оруулдаг энэ төслийг бид нар зогсоож байгаа дэлгэцээр хийх чадваргүй. Ийм л байгаа юм. Хөдөлгөхөд бэлэн болоод хөрөнгө оруулалт хүлээж байгаа 20 төслийн хөдөлгөё олон зэсийн төсөлтөд болж байгаад болохгүй байгаагийн шахаж байгаад болж байгааг нь явуулж байгаад хилцээрээ нэг улс орон шиг нэг нүүр бардам хийчдэг болёо гэж л оруулж ирсэн. Ийм л одоо бодлого. Энэ бол улс орон хийдэг бодлого. Нүүрснээс хамааралтай эдийн засгаа зэсээс гэдэг хоёр дахь хөдөлгүүртэй болгоё гэж оруулж ирсэн юм бодлого. Тэгээ одоо улс төр нь ингээд үл ойлгох байдал руу мошигдоод байгаа учраас бид 2029 оны 1-р сарын 1 болгоод 3 жилээр хойшлуулсан. Энд одоо хардлага сэргэлэг нь одоо төв яг нэг үйлхэд болио л гэж хойшлуулчих. Хоёрдугаарт эрлийн ажил гэдэг бол геолог хайгуулын ажил биш ээ. 150 мянган га талбай гэдэг бол одоо ч хуулийн дээр байгаа талбай. Эрлийн ажил гэдэг бол одоо капиталист байна уу, коммунист байна уу, ардчилсан байна уу? Ямар ч улс орон хөрсөө судлаад геологийн ажил хийх газараа бүгдийг мэдээд үер ус, онцгой байдал, хотчлт, зам харилцаа, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариаланда аль газараа ашиглах уу юу вэ гэдгээ судалдаг судалгаа багхгүй эрлийн ажил гэдэг бол. Эндээс энэ лүгээ одоо улсын төсвөөс хөрөнгө гаргадаг. Манай улс харамсалтай нь эндээ хангалттай мөнгө гаргаж чадахгүй байгаа учраас дараагийн оюу толгой 5 толгойгоо олж чадахгүй байгаа юм. Тогтоож чадахгүй байгаа юм. Тийм учраас энд бид мөнгө гаргах ёстой. Энийг хувийн хвшлэр хамтарч хийдэг Канада, Казахстан, Оросын холбооны улс зэрэг одоо энэ уул уурхайн салбарт тэргүүлж байгаа улс орнуудын туршлагыг л ашиглаж хамтарч хий гэсэн юм л одоо зорилгоор явж байгаа. Цөмийн энергийн хуультай холбоотой асуудлыг мөн хүлээг дарга хариулаад өгчих бас. Тэгвэл бас нэг тодорхой болох. Энд бол нууцаар явсан юм байхгүй бүгд. За тэр газрын хавртай холбоотой асуудал нэмээ хариулчих. Тэгээ дараад нь болормоо гүшин дагч тодруулъя. За 4-р микрофон. За болормоо гүшин асуудалд хариулъя. Ажлын хэсэг гишүүн үндэсний геолог албаны дарга мөнхөлөг. За энэ гишүүний ярьж байгаа хоёр цөмийн энергийн тухай хуулинд байгаа өөрчлөлт оруулах гэж байгаа заалт нь бол цөмийн бодис, цөмийн их үүсвэр материал гэдэгтэй холбоотой заалт. За газрын хуур элементэд тооцогддог 17 элемент өөрөө ямар нэгэн задрал идэвхжил байхгүй, өөрөө ямар нэгэн цөмийн уруулд ордоггүй. Энэ бол хагас задралд орж энерги эрчим хүч ялгаруулдаггүй. Энэ нь бол зүгээр л одоо ашигт малтмалын төрлөөрөө газрын ховор гэдэгт ордог юм бүлэг элементүүд байгаа. Зүгээр энд магадгүй цөмийн энергийн тухай үед орохдоо хэрэглээг нь үндэслээд ийшээ оруулсан байж магадгүй. Юу хэрэглэдэг вэхээр зэрэг тодорхой төрлийн элементүүд нь цөмийн одоо реактор. За хариултаа гүйцээг хариулж тодорхой хариулна шүү. Энэ иргэдийн бас эргэлзээ дагуулсан бохимдол төрүүлсэн асуудлуудаар та бүхэн маш тодорхой мэдээлэл өгч байлд. За 4-р микрофон. За тодорхой хэлэхэд газрын хуур элементэд ордог 17 төрлийн элемент нь ямар нэгэн цацраг идэвхж шинж байхгүй элементүүд ээ. За болормоо гүшин тодруулж асууя. За хариулсан юм чинь тодруулаад асууя. Амнаат дээр 3 жил хойшлуулах ч бол нэг мөсөн энэ заалтаа тэгвэл 2 жилийн дараа оруулаад ирэлтэй.
Бүлэг дээр 3 жил гэж юусоо огт яриаггүй шүү дээ. Амнаатыг хүндэхгүй байх гэсэн шүү дээ. Хойшсул биш бүлэг дээр хүндэхгүй байх гэсэн. За цацрагт идэвхтэр би Цөмийн энергийн комиссийн ажлын албаны даргын бичгийг та бүхэн танилцуулъя. Газрын ховор элемент боловсруулах технологийн их хэмжээний хаягдл үүсгэхээр байна. Энэ дотор цацраг идэвх хаягдл багагүй хэмжээгээр гарах бөгөөд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн хувьд цацрагт идэвхт хаягдлын менежментийн талаар үндсэн баримт бичгүүдэд ямар ч асуудал тусгаагүй. Энэ тал дээр тодорхой ойлголтгүй байсан. Газрын ховрын элементийн ордын хүдэрт цацрагт идэвхт байгалийн элементүүд тэр дундаа уран, торий, калий тодорхой хэмжээнд агуулдаг. За хариулъя. Тэг Цөмийн энергийн комиссийн ингээд цацраг идэвхт байдлыг агуулдгаа гэж бичгээд өгсөн. Та бүхэн байдгүйгээр хин хариулах уу? За ажлын хэсэг 4-р микрофон. За гишүүний тодруулалт хариулын үндэсний геологи албаны дарга мөнхөдлөг. За хэрвээ хүдэрт агуулдаг цэцрэг бодис хаягдл байдаг гэх юм бол ганцхан газрын хуурч биш, фосфорид, нүүрс болон хайлуур жонш гэх мэтлэн бусад металл ашигт малтмлын хүдэрт мөн энэ шинж хэрэглэгдэн байдаг цэцрэг гэдэг шин. Тэгэхээр эдгээр ашигт малтмал бол одоо хэрвээ одоо хүдэртэй хаягдалтай агуулдаг гэвэл бас мөн одоо энэ хууль руу дагалдаад орох шаардлагатай л болно гэсэн үг. Тэгэхээр юу яах вэ? Яг энэ дээр ингээд иргэдээ эргэлзээ тайлах хэрэгтэй. Цөмийн энергийн комиссийн одоо тийм үү цацраг идэвхт бодис агуулдгаа гэж бичихэд өгсөн. Үндэсний геологи албаны дарга тийм үү цацраг идэвхт бодис агуулдаггүй. Ер нь тэгж ярих юм бол одоо хайлуур жонш монш одоо бус тийм нүүрсэн төртөл цацраг идэвхт бодис байдгаа гэдэг. Энэ бодиттой мэдээллийг албан ёсоор ажил үйлдвэр уулуурхай яам болормоо гишүүнд улсын их хурлд өгөө. Бид нар энэс олон нийтээс мэдээлж танилцуулъя. Хаана үнэн байна, хаана худлаа байна тийм бодиттой мэдээлэл бид өгчих ёстой. Иргэдийг одоо буруу мэдээллээр тийм үү худлаа мэдээллээр төөрөгдүүлж болохгүй. Улсын их хурлд ирүүлсэн болормоо гишүүнд ирүүлсэн албан бичих хэрэг худлаа байх юм бол тэрхэн хариуцлага хүлээх ёстой. Хэрэг улсын их хурлын чуулганы хуралдаанд үндэсний геологи албаны дарга мөнх хөлийг одоо доктор худлаа хариулт өгсөн бол та хариуцлага хүлээх ёстой. Ийм байдлаар үнэн нэг л байх ёстой. Зөв нэг л байх ёстой. Энийг гарах ёстой шүү. Энэ дээр ажиулал эзэсэх байлгам улсын хурлын тамгын анхааралд авч энийг албан ёсоор бодиттой мэдээллийг иргэд олон нийтэд хүргье. За энийг үүрэг болголоо шүү. За Мегмар сүрэнгийн Бадам сүрэн гишүүн. Асуулт.